Чингис хаан, татар 8 аймагуудыг яаж байлдан дагуулсныг бид мэддэг. Тэгвэл энэ аймагуд нь хаана байдаг вэ юм бэ? Онон гэрлэнгийн айсав, их газрын чулуу, бага газрын чулуу, чойрын нутаг, буйрнор хүртэл тайчууд түмэн нутаглана. Туул голын айсаваас завхан гол, усноор хүртэл их өргөн удам нутаг бол Хэрээд аймгийн нутаг болно. Хэрээд аймаг нь Борвангийн Хэрээд, Ван хааны Хэрээд гэж хоёр хуваагдана. Зүүн гарын говь, Зайсан нуур хүртэлх Алтай нуруу хавийн нутаг нь Уйгдын нутаг болно. Уйгдууд эрчис мөрнөрөө хаяа довтолж нутгаан тэлдэг. Тагны нуруу, хоошо шивэртэн үзүүр, Саяны нуруунаас эрчис мөрөн хүртэл 8 аймаг оршино. Хөвсгөл нуур, Саяны нуруу, Байгал нуурын үзүүр хүртэл 20 түмэндийн нутаг болно. Хөвсгөл нуурын доод хэсэг Сэлэнг мөрөн Мэрэгдийн нутаг, Байгал нуур Сэлэнгийн хөндийн Баргуучин түмний нутаг, Бурхан алдуунаас хойшоо Байлж ороо, Цагаан даваа, Цагаан хүрдийн нуруу хүрээд зүүн тиш, зүүн тар, баруун тар нуураар Жадраан буюу Жадргэд нутаглана. Жадраа аймгийн дээр ойн ураахаа нутаг болно. Их хяганы нуурын өвөр, амар мөрний бэлчүр болон доош хэсэг нь Цагаан татаарууд гэж байна. Энэ аймагт Хонград, Татар, Жадраан аймагуд холилдон оршино. Далайн нуураас Цагаан хэрэм мөртөл Татарын нутаг болно. Чингис хааныг өөд болоход Есү гатан Татар иргэдээ аван баруун хязгаарлуу нүүсэн гэдэг. Минингийн тал Алтай нуурны төгсгөл хүртэл Хонград аймгийн нутаг болно. Хонград аймаг нь торгоны замаар дайрсан нутагтай тул худалдаа харилцаа хийж аж төрнө. Хун шуудлын дээш Хонград, Татар аймаг хүртэл Онгууд аймаг оршино. Алтай нуурны дундаас доод үзүүр хүртэл Ихрс аймаг оршино. Энэ дайчин аймаг нь урд зүгийнхнээс нүүдэлчдийг хамгаалдаг хан хэрэм болдог байж. Чингис хаан эдгээр аймагуудыг бүгдийг нэгтгэж их Монгол улсыг байгуулжээ. Хэрвээ та тэр үед төрсөн бол аль аймгийн харьяат байж таарах нь вэ? Та комментээр бодлоо илээрэй. Маргааш илүү сонирхолтой бичлэгийг хүргэх болно. Баяртай.